Paris-ийн загварын 7 хоног боллоо. K-pop-оос Jisoo, Rosie, Lisa, Jimmy, Felix оролцсон байгаа. Манай 5 оддын талаар цаан чинь юу гэж ярьж байгаа гэж. Монголд яг хүн энд ингээ гоё аа, энэ ингээ гоё хувц өмссөн байна тийм байх гэж ярьж байгаа ч гэсэн Jisoo бүр юу гэж хэлж байгаа гэж. Зөөгчг байна гэсэн тхүү. Зөөгчг харагдаад байна гэсэн. Oh my god. Тэд бүр ингээ шоолоод байгаа тхүү зөөгчг харагдаж ингээд. Тэд ерөөхдөө энэ 5 оддын талаар загварын тухайд юу гэж ярьсан гэж цөмөр ингээ сонсцгоё. За ингээ бичлэгийг эхлэхээс өмнө лайк дараарай, subscribe дараарай. За эхнийх нь Jisoo-гийн өмсөх хувцас таалагдсан уу? Тэг хин ч энэ хувцыг дуурайж өмсөж чадхаар бол санагдсан. Энэ удаад ерөөхдөө бол Dior маш сул загвар гаргачлаа гэж бодож ирсэн чинь одоо солонгосчууд болон гадаадууд яг л Jisoo зөөгчг байна. Яг зөөгчөө захиалгаа өгье. Энэ загварыг харангуйтаа сэтгэл гонсоолоо. Jisoo яг жижигхэн ханхуу шиг харагдчих гэсэн тиймэрхүү гоё харуулдсан ногоон палаж хаана байна гэсэн тийм юмуд бас маш их байсан. Тийм ээ Jisoo ерөөхдөө амар гоё Dior-ын палажуудыг өмсдөг. Тэг энэ удаад яагаад ийм болчихвоо гэд судлаад үтсэн чинь харин нэг юм болсон юм байлаа. Dior-д ингээд 2025 оноос хойш Jonathan Anderson гэдэг тийм маш том нэртэй загвар зохион бүтээгч ингэж захирлаар нь ингэж орж ажиллаж байгаа юм билээ. Paris-ийн Dior-оос оролцож байгаа 7 хоногийг ерөөхдөө бүх загварын тэр захирал бол удирдан гаргасан гэсэн үг. Эрэгтэй төрөл дээр маш сайн загварууд бүтээдэг. Тэгтээ яг эмэгтэй төрөл дээр бүтээдэг. Тэгэд яг Dior-ын анхны дебютийн эмэгтэй загвар нь энэ Jisoo-гийн өмсөж байгаа загвар байсан гинэ. Oh my god, энэ эмэгтэй загвар яг мөн үү? Jonathan Anderson ингээд Dior-д ингээд ажилтнаар буюу захирлаар ингэж орсон гэдэг мэдээлэл бол нэлээд том. Jimmy дээр хүртэл энэ бас сэдв бас нэлээд давтагдаад яваадсан. Өөр талаас нь харах юм бол Jisoo маш өөр тийм загварын ертөнцөөр ингэж загварын өнгө төрхөөр харууллаа гэж магтсан хүмүүс бас байлээ. Тэгээ Jisoo-тэй улам их хайраа түгээж байгаа фэнүүд ч гэсэн байсан. Ойр дэмэрхүү загварын шоунд хараагүй учраас бас нэлээд сэтгэл өндөр бэлэнкүүд ч гэсэн байсан. За дараагийнхан Lisa. Lisa бол LV брэндийг төлөөлж ирж байгаа. Тэгээ Felix хоёулаа LV брэндийг ингэ төлөөлж ирсэн. Тэгээ яг хэлэхэд Lisa болон Felix хоёр дээр ямарч тийм сөрөг комент бол ерөөхдөө байгаагүй. Тэгээ Lisa-г яг л Barbie шиг харагдчихин гэсэн. Хүмүүс бас яг л Barbie шиг ингээ багтаа ийм Barbie-ны хувцас гэж өмсүүлдэг байсан. Тэгээ ойрд ерөөхдөө Lisa угаасаа тийм нэлийн гүнжлэг, тийм cute төрхийг амар их харагдуулаад байгаа. Бас загварын ертөнцид бол нэхмэл загвар хааж онцгой давтдагшгүй шинж чанартай гэдэг тийм томьёо байдаг. Нэлийн олон завсрын олон өнгө ингэж оруулсан байгаа ч гэсэн маш хоорондоо гоё өмсмөр санагдаад худалдаж аммаар санагдмаар тийм гоё дизайныг гаргасан. Тэгээ нэхмэл загвар угаасаа best юм байна уу гэж бодсон. Нэлээд хүмүүсийн олон анхаарлыг татсан байлээ. Тэгээд ерөөхдөө Charlie XCX гэдэг дуучинтай хамтран гэдэг тийм зүйл нь бараг тодорхой болоод байгаа. Ойлгохгүй бараг шинэ уран бүтээлийн топ бараг гаргах юм шүү манайхаа. Би бол тэгж бодож байна. Тэгээ Felixтэй маш тотон найзын харилцаатай. Тэгээ бибинийхээ зургийг авч байгаа юм бол үнэхээр хөөрхөн харагдаж илээ. Тотон уур амьсгал өгсөн. Тэгээ K-pop-чдыг маш их өөрлөгөө татсан. Азиудыг амар хөөрлөө татсан тийм гоё үйл явдлын нэг боллоо гэж бас дурдж байгаа юм байлээ. Тэгээ ялангуяа Lisa-гийн өндөр өсгийд бас нэлээд хөөрхөн магтаалыг авсан байлээ. Lisa дээр одоо би өөрөө зохиож муултай нэвштэй ерөөхдөө бол ингээ олон нийт бол имерхүү байна. За эсвэргээрээ Rosie-гийн хувьд болохоор нийлэн дүүлэн шуугинтай байгаа хоёр талд ингээ хуваагдаад байгаа. За ерөөхдөө өмсөн хувцас нь бол үнэхээр уйтгартай байна. Энэ YSL брендинг төлөөлж очиж байгаа буюу YSL-ийн яг ингээ доорх компани SL брендинг ингэж төлөөлж очиж байгаа мөртлөө яа тийм сонин хувцас өмсгүүд энэ стилист new гэдэг нь. Би энийг ерөөхдөө бол пэйж дээр ингэж оруулсан байгаа. Тэгээд ер нь Монгол гадаадгүй энэ хувцсыг хараад ер нь бол сунаад томцсон тийм унтахлын хувцас өмсүүлсэн юм шиг. Яг ингээ үнэхээр царайлаг тулдаа, үнэхээр гоё тулдаа ингээ энэ загварыг авч гарч байгаа ч гэсэн ялангуяа стилистэн дургуутслыг илэрхийлж байгаа хүмүүс маш их байсан. Улам туранхаа харагдуулдаг хувцас битгий өмсгөөд байгаа ч гэсэн шүүмж бас байсан. Rosie тулдаал гоё харагдаж байна. Тэгээ мейкапын хувьд бол нэлээд овгор буюу нас нэмсэн харагдуулж байна гэсэн. Гэтэ яг харахаар би бас энийг гэрэл зурагчдын буруу юм болоо гэж хараад байгаа. Юу Rosie-гийн Instagram дахь зургийн амар хөөрхөн, энэ тийм папарацци дахь зураг нь болохоор ингээм амар тийм даарцсан эсвэл нэг тийм тухайн алдартай сонин гарцсан гарах тусмаа тэр нөгөө нь үзэлт нь энэ яагаад сонин гарчваа гэсэн тийм сэтгүүл мэтгүүлийнх нь үзэлт нь ерөөдөө хамталтан гэсэн учраас бас тэр талаараа алдартай брэнд юм чин бүх хувцас нь тийм гоё байн гэсэн ойлголт бол байхгүй. Тэгээ өөр сайн талаас болохоор ингээд Rosie амар гоё романтик хэм маягтай тийм тодтогсон байна гэж үзэж байгаа. Rosie Jisoo хоёрын үс адилхан тийм pony стилтэй тэгээ ерөөдөө ижлэхэн байна гэсэн тийм бас амар хөрхи игдүүтэй байдлыг асаад байгаа юм шиг илээ. Тэгээд ер нь бол яг энэ өдөр энэ орой нэлээд сэрүүхэн байсан. Гэтэ ингээд зоригтойгоор юм нэмгэн хувцас өмсөд гарч ирж байгаа нь үнэхээр өөртөө ихтэй. Тэгээ бас бусдын анхаарлыг татаж чадсан гэж хэвлэлүүд ярьж байгаа юм билээ шүү. За тэгээ Rosie-гийн хувцсан дээр ямар санал бодолтой байна? Lisa-гийн хувцсан дээр ямар санал бодолтой байна? За дараачихаа алдартан болохоор угаасаа Felix.
Felix, Lisa хоёрын ингээ хамтарсан зургууд бол үнэхээр ингээ viral болж. Felix-ийн хувьд болохоор ингээд ягаан дуу тийм лаванда цэцгэн өнгөтэй өстэй байгаа нь бас амар гоё содон. Дотроо цамцгүй тэгээ цагаан бүтцтэй арьсан хүрэн өмссөн маань үнэхээр шинэлэг ийсэн. Тэгээ LV брендийн Express GM гэдэг нэртэй цүнх барьсан байсан. Загварын талаас болохоор маш их загварлаг, шинэ хэм маягийг тодтгон гаргаж ирсэн гэж магтуулсан. Тэгэд ингээ маш том шоунд оролцож байгаа учраас загварын салбарт үзүүлэх хувь нөлөө нь улам их ихссэн гэж Felix-ийг үдчихэд одоо загварын тийм томоохон хүмүүсийн хувьд бол хараа булгам тийм дүрхтэй хүн. Тэгээ яхаа аргагүй юм гоё том брендийн илч төлөөлөгч болсонд нь маш баяр хүргэж байна. Тэгээ Felix-ийн загварын хувьд бас ямар хөө байсан бэ? За ингээд сүүлийн алдартай маань болохоор Jimmy болохоор Dior брендийг төлөөлж ирсэн. За бас ерөөхдөө 2 жилийн Fashion Week ингээ янз бүрийн загварын шоунд оролцоог болохоор маш том хүлээлттэй байсан. Ялангуяа энэ Fashion Week буюу одоо энэ загварын 7 хоног дээр гадаа нь ингээд арми буюу одоо фэнүүд нь маш олон цаг нарны доор Jimmy нэг амар удаан хүлээсэн гэсэн. Нэлээд олон цаг хүлээсэн гэсэн. Тэгээд Jimmy эцэст нь гарч ирэхэд ингээ бөөн баяр. Юу загварын 7 хоног дээр очсон байхад папарацчууд ингээ ерөөсөө салахгүй байсан гэсэн амар их папарацчууд Jimmy дээр ерөөхдөө бол бөөгнөрсөн. Тэгээ хажууд нь барыг Jimmy-ний хажууд суусан хүн бараг үнэхээр алдартай болохоор хэмжээний хамгийн үнцэнтэй суудалт гэж бас үнэлэгдэжсэн. Одоо Jimmy-ний эргэн тойрд байсан жүжигчин болон жүжигчид папарацууд маш их байсан учраас бүр ингээ дарамттай санагдчихсан гэсэн. Jimmy ингэж 2 жилийн дараа ингэж загварын шоунд оролцсноор ингэж маш олон хүмүүсийн анхаарлыг татчаа. Тэгээ бас өмсөн хувцас нь үнэхээр шокер болж чадсан. Jonathan Anderson бол яг эрэгтэй тал дээрээ бас best юм байна гэдгийг бол энэ дээр харж байгаа. Одоо эмэгтэй талаа жоохон сайжруулмаар ингэж бас бодсон. Тэгээ ерөөхдөө ханхуу Jimmy тэгээ туудахгүй Jimmy ингэж шууд дамжуулт хийгээд яг ингэж 2 жилийн дараа юм Fashion Week-д оролцчихсан дараа би ерөн баг зэрэг сандарсан. Гэхдээ та нар минь байсан болохоор амар гоё исэн. Тэгээ ирсэн бүх фэнүүдтэй баярлалаа. Тэгээ Dior-ын бэлдэж өгсөн загвар болон хувцас надад маш их таалагдсан гэж байна. Фэнүүдээ маш их сансан шүү. Одооноос эхлээд ингээд олон удаа ингээд уулзаж бай. Бид нар аль хэдийн цомгийнхаа буюу BTS хамтлаг аль хэдийн цомгийнхаа бэлтгэл ажилдаа орсон. Яг ингээд нөө бичлэг болон тэр бүжгийн хэсэг рүүгээ ороогүй байгаа. Тэгээ нэмэлт мэдээлэл өгч чадахгүй нэ. Гэхдээ та нартай ингээд уулзаж байх боллоо. За ингээд Wi-Fi нэлээд тасалтай байна. Утас бүр 1% болчлоо гэд. Тэгээ амар хөөхөн бүр амар тотон гоё ярилцчихсан. Загварын энэ шоунд бол яг иймэрхүү гоё зүйлүүд болсон. За ингээд бичлэг маань энэ хүрээд дуусчих. Бичлэгийн таалагдсан бол лайк, subscribe дараарай. Бичлэгийн таалагдсан бол найзуудтай үзүүлээрэй. Ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.